За мен шийдэн дээр гарсан алдааг хэрхэн засах вэ гэдэг талаар авч үзье. За тэгэхээр мен шийдний 3 дахь хэсэг нь тайлангийн үзүүлэлтүүд тэнцэн эсхийг шалгах гэсэн хэсэг дээр алдаагаа шалгаж өгнө. За зүрсэн дүн гэсэн багнанд алдаа гарсан эсхийг шалгано гэж байна. За тэгэхээр эдний зүрсэн дүн дээр алдаа гарсан байвал бид нэр тайлан маань алдаатай гараад байна гэж ойлгох нь байна. За үүнийг би засах болон харахтаа тухайн зүрсэн дүнгийн ард байгаа хэсэг зам руу би тухайн замынхан дагуу очиод алдаагаа засаж болон харах боломжтой гэсэн үг ээ. За нэг алдаа байна би багнаас шалгах гэж байна. Зүрсэн дүнгийг тайлан арга C1-ийн туслах ерөнхий журнал руу очиж заснаа гэж байна. За тэгэхээр би тайлан арга гэсэн төвчлөл рүү ороод тогтмол энд туслах гэдэг дотор ерөнхий журналд хурдан оч гэж байна. Эсвэл журнал гэсэн төвчлөр дотор ерөнхий журнал гэсэн төвчлөр байна. Энэ хоёр руу аль нь руу ч орсон ижил үүрэгтэй байх нь. Тэгэхээр за ерөнхий журналд хурдан оч гэдэг дөрөв нь оръё. За мөн нэг алдаа байна. Би багнаас шалга гэсэн байна. За журналаа бичээд дууссан болвол бид нэр би багнаа нэг хүрчлэн шалгах хэрэгтэй. Гэтэл энэ дээр шүүлт байх юм бол би журналаа ер нь зөв бичсэн байна. Гэтэл энэ дээр шалгах JK гэсэн байна. За GK гэсэн баган дээр бид нар дансны харьцааг оруулж өгдөг. Гэтэл энэ дээр хангамжийн материал авах гэсэн дээр бид нэр журналаа харьцан дасаа оруулаг орхисон байна. За хангамжийн материал авсан учраас хангамжийн материал нэмэгдэнэ. За каснаас мөнгө гарсан байна гэж үзчихээ. За тэгвэл энэ журналын бичлэгийг нь оруулж өгснөөрөө би баган дээр ямар нэгэн алдаа гараагүй болсон, шүүлт болсон. За одоо мен шийдрүүг ороод харъя. Зүрсэн дүн маань засагдсан байх нэ. За нэг данс улаасан байна. Тайлан арга ажлын хүснэгт ажлын хүснэгт рүү очихоо гэж байна. Тэгэхээр тайлан арга гэсэн төвчлөр рүү ороод ажлын хүснэгт рүү очих гэж бид нэр ямар данс улаасан байдаг байна гэдгийг харна. За энэ дээр мөн нэг данс улаасан байна гэдэг энэ дээр гарч ирсэн байна. За харахтаа ажлын хүснэгтээ хоошин гүйлгээд за энэ артлын хэсэг дээр нь данс улаасан хэсэг гэдэг дээр нь улаасан гэсэн үг байх юм бол данс улаажээ гэж ойлгох нь. За манай дээр төгрөгийн кас бол улаацсан байна гэж гараад ирчих. За кас улаана гэдэг маань юу гэсэн үг вэ гэхлээр манай касанд мөнгө байхгүй хэрнээ каснасаа 790 мянган төгрөгийг гаргаад явуулсан байна гэсэн үг. Касанд байгаа мөнгө хасах руугаа орсон явж байна гэсэн. За үүнийг бид нар улаасан ямар данс улаасныг нь харсан. Тэгвэл засахтаа би одоо төгрөгийн касаа засахтаа журнал руу орж ирсэн. За ерөнхий журнал руу орж ирсэн. Ерөнхий журнал дээр би дансны харьцаагаа буруу бичсэн юм уу? Эсвэл за харилцах данснаас гарсан гүйлгээг нь би андуураад каснаас гарсан гэсэн бичлэлтийг хийсэн байж магадгүй. За үүнийг би засаж өгнө. За нэг засахтаа би нэг бүрчлэн дансны харьцааг нь хараад засаж болно. За амархан арга бол касаха ерөнхий тэмдэгтрийг дуудаад өгнө. C8 нүднээс харахыг хүсэн дансаа сонголоо. Тайлан харах гэсэн төвчлөр рүү ороод журнал гэдэг дотор байгаа ерөнхий тэмдэг гэсэн хэсэгдээ дараад касаха ерөнхий тэмдэгтрийг дуудаад өгнө. За энэ хэсэг дээр бол ерөнхий тэмдэгтрийн хэсэг маань гараад ирсэн байж байна. Ерөнхий касаха ерөнхий тэмдэгтрийг би касын тайлантайгаа тулгаад харчих хэвээр. За касын тайланд орж ирсэн орлого болон касын тайлангаа касаас гарсан зарлуудыг нь касын ерөнхий тэмдэгтртэйгээ нэг бүрчлэн тулгаад харна. За энэ дээр би тэгс тулгаад харсан чинь за цалингаа тавьж олохдоо би каснаас мөнгөний тавиад олгосон байна. Тэгвэл энэ мөнгийг би харилцах данснасаа тавьж олгосон байна гэх юм бол харилцах дансаа сонгоод өгнө. За мөн бид нэр орлогын албан татвар болон төлөх ёстой хувь хүний эндээшийн өгүүлбэрүүдээ бид нэр бүгдийг нь харилцахаас төлсөн байх ёстойг нь би андуураад бүгдийн дээр нь кас гэсэн бичлэлтийг нь сонгоод өгсөн учраас энэ дээр кас маань улаажээ гэж ойлгох нэ. За энэ гүйлгэнүүд бол каснаас гараагүй харилцахаас гарсан гэж үзнэ. За ингээд касын тайлан болон харилцааны хуулгаа нэг бүрчлэн ерөнхий тэмдэгтрийн дуудаад харж болно. За касанд дах мөнгө эцсийн үлдэгдэл маань таарж байгаа эсхийг нь эндээс шалгаад харчихна. За касанд байгаа мөнгөтэй таарж байна гэж үзье. Мен шийдрүүг ороод харна. Нөгөө данс улаасан гэсэн алдаа маань засагдсан байх нэ. Гэх мэтчлэн та зүрсэн дүн дээр алдаа гарсан байгаа эсхийг нь шалгаад тухайн зүрсэн дүнгийн ард байгаа замынхан дагуу очиод засах болон харах боломжтой байх нэ.